Сайн байцгаана уу? Миний шинэхэн бичлэгийг маань хэлж байна. Өнөөдөр хэдүүлээ 26 оны 1 сарын 4-ний өдрийн бичлэгтэй танилцж байна. За өнөөдөр бол ерөнхийдөө нэг амралтын байдалтай өнгөрсөн байгаа. Тэгээд гадаа бас жоохон бүрхэг, онцгой өдөр байсан. За ингээд энэ өдөр болохоор бид хоёр өглөө буудлаа хүлээлгэж өгөөд тэндээсээ тэлмэнгийн очоод гол цай идэж уугаа, тэндээ сайхан амарч агаад үдээс хойш бид хоёр Yoko Onoгийн үзэсгэлэнг үзгээд гарсан байгаа. Бид хоёр яг одоо Чикагогийн орчин үеийн урлагийн музей дотор орж ирсэн байна. Тэгээд энэхүү музей маань бол 1945 оноос хойш бол орчин үеийн урлагийн бүтээлүүдийг үзүүлдэг. Тэгээд дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн үзэсгэлэнг бол байнга солигдож тавигддаг ийм гайхалтай арт музей байна. Тэгээд энэхүү музей маань бол 1945 оноос хойш бол үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа гэдгээрээ онцлог. За тэгээд энэхүү газар маань харамсалтай бид хоёр уг нь Yoko Onoгийн бүтээлийг үзэх гэж очисон боловч харамсалтай нь яг хаах цагтаа таарсан. Тэгээд хааж байгаа ч гэсэн үзэсгэлэнгийн нэг давхарт байгаа бүтээлүүдтэй танилцаад бол бид хоёр гарсан байгаа. Тэгээд Yoko Onoгийн үзэсгэлэнг явахаас өмнө үзнэ гэж бодож байсан боловч харамсалтай нь үзэж чадаагүй. Yoko Ono гэж юм бэ? Yoko Ono бол Японы уран бүтээлч байгаа. Тэгээ хөгжмийн уран бүтээлчээс гадна инх тайвны идэвхтэн гэж явна. Тэгээд орчин үеийн концептуал урлагийн одоо чухал төлөөлөгч гэж нэрлэгддэм байна. Тэгээд энэ мундаг хүний бүтээлийг уг нь үзэх гэж очсон. Тэгээ харамсалтай нь үзэж чадаагүй. За ингээд бид музейгээс гараад цаашаа явж исэн чинь нэг юм жагсаалтаа таарлцсан. Тэгээ энд бол амьтны үсээр хувцас хийхийг эсэргүүцдэг ийм жагсаал болон компанид ажлууд бол зөндөө олд юм байлээ. Тэгээд яг энэ үйл ажиллагаа бол айгүй олон жил үргэлжилж байгаа. Тэгээд энэ хөдөлгөөнийг бол голлон амьтны эрхийн одоо байгууллагууд бол удирддаг гэсэн ийм судалгаа бас байдаг юм байна. Тэгээд яг энэ дүр зурагтаа бас таарсан. Тэгээ мэдээж яа зүгээр байх уу? Энэ үйл явдлыг бол өөрийнхөө бичлэгтээ буулгаж авч үлдсэн. Жагсаалтаа таарлаа. Энэ болохоор зэрэг амьтны үсээр ямар нэгэн хувц хийх юм байна. Энэ дэлгүүрт зардаг юм байна. Тэгээд энийг эсэргүүцээд энэ маш олон хүмүүс суулцсан ийм жагсаалтаа хараад явж байна. Тэгээд энэ дэлгүүрт бол угаасаа ямар ч хүн орох боломж байхгүй. Америкт явж байгаа анх удаага ийм жагсаалтаа таарлаа. Өнөөдрийн цаг хугацаа бүр маш хурдан өнгөрсөн. Тэгээд бид гурав метрон цугаад явж гин. Аялал эхлээд автаа хөөрхөн юм яриад ингээд явжсэн чинь нэг харсан чинь ядраад бүр нам унтцсан байсан. Тэгээд айгу хөөрхөн санагдаад охиныхоо дүр зургийг хатглаад аваад үлдчихлээ. Тэгээ харуул айгуул уурлах байхдаа намаа ингээ оруулчлаа гэдэг. Гэтэ уучлаарай аялгуу хөөрхөн байсан болохоор бичсэн шүү. Бид гурав өнөөдөр ах эгч хоёрындаа очиж хоноо маргааш бидэд Нью-Йорк руу явах байгаа. Тэгээд өнөөдөр бол бидэд бөөндөө сайхан оройн хоол идчихин.
очих болгон дандаа янз янзын гоё юм бэлдээл үнэхээр бүр үгээр хэлхийн аргагүй би бүр ихэсээр байгаад ирсэн. Тэгээд ах их баярлалаа. Баярлалаа. Хай. За өнөөдөр бид Оянга анагийн гэр бүлтэй, Марк ахын гэр бүлтэй дээрээ сайхан хоолсож байна. Hello. Маш гоё ресторанд орж ирсэн. Бүгдээ ингээд сайхан хоол идээ сууж байна. Тэгээд маш гоё байна. Тэгээд айгүй гоё уур амьсгалтай гоё ресторанд. Хооллоо сууж байна бүгдээ. Ийм гоё хоолтой юм байна. Битсэн Melody-гийн хоол байна. Hi Melody. За ингээ хаалж байна да бидэд. За бидэд хоолоо идчихэд гараад ирлээ. Одоо харж амарна. Өнөөдөр бол Чикагод хонж байгаа сүүлийн өдөр байна. Маргааш бидэд хэтийн гэр бүлтэй хамт Нью-Йорк руу явах болно. Яста гоё ресторан байна. Тэгээд бүндөө сайхан явж байна. Thank you. Nice to meet you. Thank you. За миний өнөөдрийн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд монголчууд юу гэдэг вүлээ? Юу байна? Түүгээрээ дайл гэдэг. Тэгээд Америкт байх хугацаанд бол үнэхээр бүр ах эгч хоёр маань хайртай, тэлэн маань, сондөр маань бүр тултлан бид гурыг эрхлүүлсэн. Тэгээд тултлан нас дайлсан. Тэгээд бид гурав чинь Америкт нэлээд удаан байсан. Тэгээд энэ хугацаанд чин сэтгэлээс баярлаа гэдгээ би бүр дахин хэлье. Тэгээд дараагийн бичлэгээрээ эргээд уулзъя. Түр баяртай.